профессор яг цээжний үнийн дүрс онцлогооны профессор маань ингээд хиймэл оюуханыг ашиглаад уушгины ингээд жижиг ингээд хавдрыг илрүүлжсэн. Тэгвэл хоёулаа нэг сонирхолтой юм хийж үзээгээд яг тэр нөгөө хиймэл оюуханы програмаа ашиглаад 7 жилийн өмнө авахулсан зураг, одоо авахулсан зураг хоёрыг ингээ харьцуулаад хийж үзсэн баггүй. Тэгсэн чинь тэр 7 жилийн өмнөх зурган дээр баг хүний нүдэнд харагдахгүй маш жижиг хэмжээтэй тийм уушгины занглаа ингээ байсан. Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. We Care podcast-ийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Ундрах эрдэнэмч байна. Энэ удаагийн дугаарт интернет эмнэлгийн дүр сонжлогооны эмч Баярбаатар эмч маань оролцож байна. За бидний урилгыг хүлээж авч оролцож байгаад маш их баярлалаа. За бидний өнөөдрийн сэдэв бол бүр маш сонирхолтой олон улсын хэмжээнд hot topic болж байгаа нэгэн одоо сэдвээр ярилцсан. Энэ нь AI in medicine буюу хиймэл оюун ухааны ангаа ухаанд хэрэглээ гэх юм уу? За тэгэхээр энэ тодорхойлтоос ахуулаад хоёул ярилцуулна дэлгэрэнгүй. Тэрнээс өмнө өөрийгөө нэг танилцуулаач. За миний хувьд 2015 онд Монголд анаахад төгссөн. За үргэлжлүүлээд 2016-аас 19 оны хооронд Таиландд дүр сонжлогооны эрдэнэттэй суралцсан гэсэн 3 жилийн хугацаанд. Тэгээд тэнд болохоор Македони их сургуулийн Сираж эмнэлэг гэж байгаа. Өдөртөө нэг 10,000 орчим ингээл шинжилгээ эднэр ордог их тийм том эмнэлэг. Тэгээд яг энэ эмнэлэг дээр ажиллаж хахад манай багш нэг өдөр нөгөө зураг үзчихсэн чинь хиймэл оюуханыг ашиглаад ингээ онцлогоо хийжсэн. Тэгээ тэр үед энэ яад юм бэ? Яагаад вэ гэж асуусан маань намайг үргэлжлүүлээд сая өнгөрсөн жил Английн Bristol их сургуульд одоо цахим эрүүл мэндийн чиглэлээр суралцах ийм одоо зорилго ингээ болж хуурсан. Тэгээд сая Bristol их сургуульд цахим эрүүл мэндийн чиглэлээр яг шинжилгээ ухааны магистрийн зэрэгээ хамгаалаад ирсэн байна. За баяр хүргэе. Маш сонирхолтой сүүлийн үеийн сэдвэр магистрийн зэрэг хамгаалсан байна. За дээрэс нь ялангуяа одоо археологийн эмчнэрийн археологийн дүр сонжлогын салбарт энэ бүр илүү хөргөн ашиглагдаж байгаа. За тэгэхээр Английн засгийн газрын тэтгэлэг, чивний тэтгэлэг гэсэн үг шүү дээ, тийм ээ. Энэ чиглэлээр магистр хамгаалсан байна. Дээрэс нь одоо бид нар ингээд манад нөхцөл байдал ийм байна. Ялангуяа эрүүл мэндийн салбарт, тэр дундаа дүр сонжлогын салбарт сахим эрүүл мэнд, тэрэн дотроо нөгөө AI гэж орж иж байгаа шүү дээ. Тэгэхээр би бол бүр AI гэдэг тодорхойлтоос нэхлээд явмаар байгаа байхгүй юу? Одоо жишээл хиймэл оюун ухаан юм уу, хиймэл оюун юм уу тэ юу гэж орчуулж байгаа. Тэгэхээр сая Монгол хэлний зөвлөл гэж байгаа. Тэгэхээр энэ зөвлөлөөс бол хиймэл оюун гэж яриа гэдэг дээр бол тогтсон. Тэгэхээр хиймэл оюун гэдэг яриад заашгүй нь ирэхэд зүйтэй гэсэн үг. За тодорхойлтын үед ярих юм бол ер нь бид нэг дөрвөн төрлийн ойлголтын хүрээнд бид нэр өдөр тутамдаа ингээ харилцаж байна. Нэгдүгээрт нь болохоор хиймэл artificial intelligence буюу хиймэл оюун. За хиймэл оюун гэдэг нь болохоор яг ангаах ухаан, өөр бусад шинжилгээ ухаан гэдэг шиг ийм нэг салбар одоо гэсэн үг. Тэгээд яг энэ хиймэл оюуханы салбар гэж явна. За үүн дотор хэрэгжилж байгаа бас нэг хэсэг нь одоо дид хэсэг нь болохоор машин сургалт гэж байгаа. Machine learning гэж байна. Тэгэхээр машин сургалт гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр статистик болоод бусад төрлийн модельүүд дээр үндэслээд их өгөгдөл дээр ажиллаад тооцооллуудыг хийх одоо энэ ерөөхдөө ингээ аргаа хийлээд байгаа машин сургалт. Тэнгүүд машин сургалт дотор нь дахиад нэг өөр нэг хэсэг зүйл байдаг нь юу гэхээр гүнийн сургалт гэсэн үг. За гүнийн сургалт гэдгийн цаана болохоор яг хүний мэдрэлийн эс хооронд мэдрэлийн шиггээр одоо мэдээлэл дамжих энэ одоо процессын компьютерийн хувилбарыг болохоор ашиглаад тооцоолол хийж байгаа ямар нэг асуудлыг шийдвэрлэж байгаа үүнийг болохоор яг гүнийн сургалт гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ гүнийн сургалтын хамгийн тод жишээ нь болохоор бидний өнөөгийн хэрэгжилж байгаа энэ ChatGPT, DeepSeek, Gemini ч юм уу нөгөө их хэлний модельүүд ирэхэд бол ингээд ороод явж байна гэсэн бүтээгч юм л байгаа. Тэгэхээр ийм төрлийн тодорхойлолт байна. Яг нөгөө commercial буюу одоо хүмүүс бизнесээр рекламдахдаа эсвэл ер нь бид нэр ингээ хоорондоо ярихдаа хиймэл оюун гэдэг хэрэглээд явчихж байгаа. Харин бүр илүү технологийн, илүү нарийн чиглэлийн мэрэгчлэтнүүд нь болохоор машин сургалт гэдгээ илүүтэй хэрэгжилж байна. Яг тэгэхээр машин сургалт гэдгийн цаана тодорхой хэмжээний ингээ аргууд байгаа. Удирдлагатай сургалт, удирдлаггүй сургалт, хүчилсэн сургалт гэх мэтчлэн. Тэгээд ярьж байгаа учраас энэ машин сургалт гэдгийг илүү мэрэгчлийнхаа хэрэглээд явж байна гэсэн. Nice.
Би сая Европын арилуугийн нийгэмлэгийн 2024 оны хурлын нээлтийг үзлээ. Тэн дээр AI ашиглаад онш тавиад нэгсэнтэй одоо нөгөө компьютертайгаа ярилцаад дүгнэлтээ бичиж явчих байгаа байхгүй дүр сонжлогын нэмж. Дүр сонжлогооны онш бүр ихнээс нь илрүүлэг те. Тэгээд дараа нь онш тэгээ ялгаа онцлогоо гэдэг ингээд. Тэгэхээр одоо өөр чинь сурсан одоо магистр хийж ирсэн Европын одоо Англид болоод Бристолд ч юм уу одоо Европын холбооны улсуудад хэр их ашиглаж байна AI одоо эмнэлгийн практикт өдөртмийн практикт хэр их орсон байна. Хиймэл оюун ухааныг яг эрүүл мэндийн салбарт хэрэглээ гэдэг талаас нэруул ер нь юм 3 төрлийн зүйл байгаа. Нэгдүгээрт нь яг энэ таны саяны дурдгаар өвчний онцлогоо эмчилгээг сайжруулахад тэгээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аюулгүй болоод чанартаа хүрэх гэх хиймэл оюун ухааныг яаж ашиглах юм. За хоёрдугаарт нь эмнэлэг гэдэг чинь өөрөө ингээ барилга байшиндаа дотор нь ингээ хүмүүс ажиллаж байгаа ингээ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж واخгүй. Тэнгүүт яг энэ аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нь хэрхэн сайжруулж байгаа юм бэ гэдэг ийм нэг асуудал байна. За гуравт нь болохоор яг энэ аж ахуй нэгж дээр явж байгаа удирдлагын одоо үйлчлүүлэгч хоорондын болоод эмч үйлчлүүлэгч хоорондын одоо харилцаа холбоо за үргэлжлүүлээд энд явж байгаа санхүүгийн ийм үйл ажиллагаануудыг ингээд яаж шийдвэрлэж байгаа вэ гэсэн ийм яг 3 төрлөөр багцын асуудал ерөөхдөө байна. Англид аль нь илүү сайн хөгжсөн байна вэ гэвэл операцийн түвшинд яг байгууллагынхаа үйл ажиллагааг ингээд сайжруулах энэ чиглэл дээр бол илүү ингээд хурдцтай аваад хэрэгжүүлээд ингээд явж байгаа. За одоо жишээлгээд автоматар өрсөн зэрэглэх үйлчилгээнд оролцох хүн амаа тодорхойлоод тэднэр лугаа автомат мессеж явуулдаг ч юм уу те. Эсвэл эмнэлэг дээр болж байгаа худалдаа авах үйл ажиллагаагаа цахимжуулсан байдаг ч юм уу. Илүү нөгөө өдөр болгон орж ирж байгаа тохиолдлууд дээр үндэслээд маргааш надад одоо хэдэн ширхэг зүй тариур магадгүй хэрэгтэй юм. Маргааш яг энэ дүр сонжлогооны засаг дээр юм уу энэ зүрхний засаг дээр хэдэн эмч хэдэн сувилагч ажиллах хэрэгтэй юм ч юм уу те. Эдгээр зүйлсүүд бол аль хэдийн одоо ингээ хэрэглээнд орсон. За харин хамгийн сонирхолтой нөгөө онцлогоо эмчилгээг сайжруулах яг үндсэн тэр хэсэг дээр болохоор бас хангалттай ингээ сайн орохгүй байгаа. Маш олон төрлийн ингээд юунууд бол бүтээгдэхүүнүүд байна. Олон төрлийн хиймэл оюун ухаанд машин сургалтад суурилсан юм шийдлүүд бол байгаа. Гэсэн хэдий ч бас сайн орохгүй байгаа. Хамгийн түгээмэл яг ашиглагдж байна гэж хэлэх нь болохоор нэгдүгээрт нь таны хэлдгээр яхаа аргагүй дүр сонжлогоо. За энэ ч болохоор хүүхдийн одоо ясны хугарлыг одоо онцлоход бол жишээлхэд ашиглаж байгаа. За үргэлжлүүлээд зүрхний MRI дээр яг энэ зүрхний аль хэсэг дээр нь шигдээс байна. Энэ сорив юм уу? Тэнгүүтээ энэ нь болохоор үргэлжлүүлээд сэрэх боломжтой одоо зүрхний эс юм уу? Гүй юу гэдэг одоо ингээд тодорхойлж байгаа иймэрхүү хиймэл оюун ухаанууд байна. Онцлогоон дээр бол ингэж ашиглагч. За үргэлжлүүлээд дурангийн шинжилгээ хийх зэрэг дээр бол ингээ ашиглагч байгаа. Маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд дэлхийд даяараа байгаа, Англид ч байгаа. Гэхдээ хамгийн гол асуудал нь яг тэр бүтээгдэхүүн хиймэл оюун ухааны шийдэл эмнэлзэн удирдамжинд ороод хэрэглэгдэж гин үгүй юу гэвэл тэр нь бол ингээд айгүй ховор гэж бол ойлгож байна. Тийм. Хойд Америкийн арилуугийн нийгэмлэгээд бас одоо маш том дүр сонжлогын нийгэмлэг байгаа шүү дээ. Дэлхийн маш олон орны эмчнэр жил болгон Чикагод одоо хоролддог. Сүүлийн хэдэн жил бол ерөөсөө AI-гүй тийм салбар байха болчихлоо шүү дээ. За миний уншижсанаар бол яг FDA approved ашиглаж болно гэж баталсан 5-600 одоо аппликейшн байгаагаас 400 гаруй дүр сонжлогооны салбартай байна. Тэгэхээр яалтч явахгүй нөгөө компьютер MRI, анги гэх мэтчлэн аппараттай ажилладаг учраас бид нартай илүү их ойр холбоотой байх шиг байна. Тэгэхээр дүр сонжлогооны эмчнэрийн дунд нэг ийм нэг жоохон буруу ойлголт байгаа. Ганц Монголд биш, ганцхан Монголд биш. Америк, Канад ялгаа байхгүй. Би ажилгүй болох юм байна. Миний ажлыг одоо AI хийчих юм байна. Тэгэхээр би одоо яах ёстой вэ гэдэг юм уу? Эсвэл дүр сонжлогооны эрдэнэ давхаа болж байгаа юм байна гэдэг юм уу? Тэгэхээр энэ тал дээр Европод яаж харж байна? Яг энэ чиглэлээр сураад ирсэн хүний хувьд юу гэж харж байна? Яг одоогийн нөхцөл байдал би чин Англи Bristol Royal Infirmary гэдэг яг Bristolд байдаг одоо эмнэлэг гэсэн үг. Одоо эмнэлэг дээр ингээд дадлага хийсэн сар гаруй хугацаанд тэгээд ингээд тасгууд дээр очиж байгаа багш нартайгаа эмч нартайгаа ингээд ярилцж байгаа. Тэгэнгүүт тэр яг үндэ өдөр тутамдаа ингээд хиймэл оюун ухааныг нэг их тэгж ашиглахгүй байгаа. Тэгээд энэ тухай ерөөсөө санаа зовхгүй байгаа. Америкт магадгүй ингээд
мэдээ эднэр ингээл уншиж хахад Google-ийн ч одоо өөр бусад профессорууд одоо ингээд дүр санчлагын сургалтыг ингээд зогсоох хэрэгтэй 5 жилийн дараа одоо хиймэл оюун ухаан дүр санчлагын эмчийг орлоно гэж тиймэрхүү prediction эднэр явсан. Гэхдээ тэгж хэлснээс хойш одоо баг ингээ 10 жил болж байна. Тэгэхэд энэ 10 жилийн хугацаанд өөрчлөгдсөн зүйл ингээ хараахан байхгүй байна. Одоогийн хэрэглээний түвшинд ярихад за яг сураад үзгээр юу гэж ойлгосон бэ гэвэл бид нэр илүү нөгөө нарийн утга учиртай нөгөө зүйл хийх тэр нэг боломжийг энэ хиймэл оюун ухаан ерхэд бол ингээ илүү олгож өгч байгаа. Хиймэл оюун ухаан одоо дүр санчлагын эмчийг солино гэхээсээ илүү хиймэл оюун ухааныг ашиглахгүй байгаа дүр санчлагын эмчийг л ерхэд бол солино гэсэн ийм юм байна. Аха тийм. Тэгэхээр яг гоо миний хувьд бол би ингэж хараад байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл бидний өдөр тутмын ажлыг илүү хялбарчилж өгнө. Яг өөрчлөлттэй хэсгийг одоо компьютер аппликейшн маань ингээд детект болоод илрүүлээд өгнө те. Энд өөрчлөлт байна. Энэ өөрчлөлт юу гэж бодож байна гэдэг одоо археологийн эмчээс дүр санчлагын эмчээс асууна гэсэн үг шүү дээ. Тэгээд бүр илүү дараагийн шатных нь бол тэр тухайн өөрчлөлтөө тэр аппликейшн буюу одоо хиймэл оюун маань ийм эмгэг байж магадгүй байна гэдэг ялгаа онцлогоо гаргаж өгөөд тэгэнгүүт нөгөө зураг уншиж байгаа эмчийн туршлаган дээр үндэслээд нөгөө эмч нь энэ байх магадлал нь илүү байна ч гэдэг юм уу. Ингээд одоо хөгжих байх л да цаашдаа цаг хугацааны ихээр түрүүн одоо өөрөө чи ярьсан юм дундаас ялангуяа одоо Европт 3 чиглэлээр цахим оюуныг ашиглаж байгаа гэж тэрэн дотроосоо илүү төлхөө ашиглаж байгаа нь тэр operational efficiency буюу байгууллагын үр бүтээмжтэй ажиллах богино цаг хугацаанд ихийг амжуулах, хүн төв чиглэл бага байлгах тэр тал руугаа илүү сайн ажиллаж байгаа юм байна тий. Яг манай Монголд сурж явах хугацаанд чинь Англид сурж явах хугацаанд чинь Монголдо ирээд энийг нэг нэвтрүүлчих боломж юм байна да гэдэг тийм санаа сэтэл юу төрөв. Ерөнхийдөө хэрэглээг нь ингэж харж байгаа цахимжуулах нэг асуудал байна. Тэнгүүтээ цахим шийдлээ үргэлжлүүлээд ухаалаг болох юм асуудал байна. Тэгээ датагаа бэлтжээд хиймэл оюун ухааны модель, машин сургалтын модельоо сургаад одоо таамаглал төвшүүлт юм уу, англи хийд юм уу гэд ийм зүйлийг одоо ингээ хийж болно. Тэгэнгүүт англид байхад имлгүүдээр хамгийн гол нь тэр нөгөө нөөц цагл аягүй сайн ингээ хуваарлт юм байна л да. Одоо имлэг гэхээр ингээ орц байгаа. Тэгээ орц гэдэг чинь нөгөө им тариа үйлчлүүлэгчд одоо эмч нар ингээл бүхэл хүмүүс ингээ орж байгаа. Тэнгүүд тэр голд нэг процесс яваад үр дүн ингээ гарч байгаа. Тэнгүүд энэ процессыг ингээ ухаалаг болгох юм шийдлүүд байгаа. Одоо хамгийн түгээмэл нь болохоор нэг автоматар эмчийн дүгнэлтийг одоо эмч үйлчлүүлэгч хоёр тактор шиг ингээ ярьж хахад автоматар ингээ хураагаад дүгнэлтийг ерхэд бол ингээ бичиж байгаа ийм ажлууд байна. За үргэлжлүүлээд өөр хийж байгаа гэх юм бол эмнэлэг дээр хизээ ямар хэмжээний ресурс хэрэгтэй вэ гэдэг дээр аюул сайн тийм ухаалаг юм тооцоолоод ерхэд бол явагддаг. Тэр бол ингээ хамгийн бест шийдэл шиг санагдсан. Та ярианда дурчижсэн нөгөө эмч нарыг хиймэл оюун ухаан орлох уугүй юу гэдэг. Тэнгүүт бидний нөгөө хүн гэдэг чинь нөгөө энэ хиймэл оюун ухаан гэдэг энэ нэг процессыг ингээ хөгжүүлж байгаа ийм субъект нь бид нар өөрсдөө байна. Тэнгүүт бид нар хиймэл оюун ухааныг аль хүртэл хөгжүүлвэл хүн болгонд хүртээмжтэй, хүн болгоны одоо бидний аж амьдралыг сайн сайхан болгож байгаа ийм зөв хиймэл оюун ухааныг бүтээх вэ гэдэг тийм төсөөл биднэрт ирэхэд бол байгаа. Тэгэнгүүт одоо жишээлхэд хиймэл оюун ухааны ийм 5 ингээд төвшин байна гэж үзэх юм бол бид нэр бол нэг 2.5 3 орчим дээр очиод ирэхэд бол зогсох хэрэгтэй гэж ер нь бол судлаачид ер нь харж байгаа. Тэр нь ямар үед зогсож ийн вэ гэвэл зарим төрлийн өдөр тутмын давтагддаг ажлуудыг хиймэл оюун ухаан хийдэг. Гэхдээ хүний удирдлагатай гэж байгаа байхгүй юу? Энэ нь болохоор яг бидний ингээ очиг хүсэж байгаа зэг. Түүнээс цаашаа юу болох вэ гэхээр зөвхөн хиймэл оюун ухаан өөрсдөө асуудлаа шийдээд өөрөө одоо бүх хариуцлага хүлээгээд явдаг ийм нэг одоо очих байгаа юм цэг байна. Тэгэнгүүт бидний одоо бүтээхийг зорж байгаа нь ирэхэд бол энэ 2.5 3-ын хооронд байгаа энэ цэг гэж ирэхэд бол ойлгож байна. Тэгэнгүүт бид нөгөө эрүүл мэндийн салбарт эргээд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхдээ энэ дээр аягүй тийм цензуртай ингээ хандаж болно. Ягдгүй л ирээдүйд угаасаа ажлын байртай холбоотой ингээ асуудлууд гарна. Үргэлжлүүлээд дахин сургах, дахин чадахжуулах гэдэг асуудлууд гарна тий. Тэгэнгүүт эн чинь нөгөө дан ганц одоо мэрэгчлэлтийн юм уу хойлохнаа ингээд яриад шийдэх асуудал биш. Яг уу ерхэд бодлого ингээд цаана ингээд явж явах хэрэгтэй. Тэгэнгүүт энэ бодлогоороо ямар хэмжээнд хөгжүүлээд бид нэр ямар асуудлыг шийдэх гээд байгаа юм бэ гэдгээ одоо тодорхой гаргаж ирэх юм бол
энэ нөгөө эрсдэл биш харин ч одоо биднэрт нөгөө боломж гэж харахад илүү нөлөө үзүүлнэ гэж ихэд бол бодож байна. Яг зүйтэй. Би бол бас яг тэр боломж гэдэг талаас нь хараасаа тий. Одоо нэг утгартай ажлыг насан туршдаа олон жил давтан хийхгүй тий. Тэрийг одоо тэрнээс чөлөөлөгдөх тийм боломж гэж харуулах зүгээр юм болов гэж харж байгаа. Сонирхож сууж байгаа шүү. Юуны Англид магистр хамгаалахаас өмнө юм уу эсвэл дараа нь ч юм уу ирснийхаа дараа яг энэ AI цахим хэмэл оюунтай холбоотой судалгаа шинжилгээ юм уу эсвэл ямар нэгэн програм аппликейшнийг ажиллаж байгаа юмдаг дээр туршиж үзв. Ер нь ингээд 2017 оноос ер нь бол эхэлнэ. Тэгээд Таиланд дүр сонжлогооны резиденттэй хийж хахад манайх ч ингээд амар олон компьютерууд ингээд тавьцсан reading room гэж хэлдэг дүр сонжлогооны эмчнэр суугаад онцлогоогоо хийдэг юм өрөө байгаа. Тэгэнгүүт энэ өрөөнд ингээд орсон чинь манай нэг профессор яг цээжний үнийн дүр сонжлогооны профессор маань ингээд химэл оюуханыг ашиглаад уушгины ингээд жижиг ингээд хавдрыг илрүүлжсэн. Тэгвэл хоёулаа нэг сонирхолтой юм хийж үзээгээд яг тэр нөгөө химэл оюуханы програмаа ашиглаад 7 жилийн өмнө авахулсан зураг, одоо авахулсан зураг хоёрыг ингээ харьцуулаад хийж үзсэн баггүй. Тэгсэн чинь тэр 7 жилийн өмнөх зурган дээр баг хүний нүдэнд харагдахгүй маш жижиг хэмжээтэй тийм уушгины занглаа ингээ байсан. Тэгэхээр тэр үеийн репортон дээр дүр сонжлогооны дүгнэлт дээр бол тэр нь бичигдээгүй байсан гэсэн. Тэгэхээр химэл оюуханы нэг том давуу тал нь болохоор хүний нүдээр харж чадахгүй зүйлийг компьютерийн тооцооллын тусламжтайгаар ингээд харж чадах боломжийг ингээ олгож. Түүнээс эхэлсэн. За интернет нэмлэг дээр ирээд Таиландын за үргэлжлүүлээд Израилийн химэл оюухануудыг бид нар ингээд туршиж үзсэн л дээ. Одоо жишээлхэд нуруу гэж байгаа, нурууны нугалмууд гэд байгаа. Тэнгүүт тэр компьютер томограф, нурууны компьютер томограф шинжилгээгээ биднэрт байгаа те. Тэнгүүт энэ дээр юу хардаг вэ гэхээр нурууны ийм дарагдлын хугарал байна уугүй юу гэдгийг хардаг. Тэгээд тэр дарагдлын хугарал нь болохоор олон одоо хүчин зүйлээс шалтгаалаад зарим нь хүндрэл байдлаараа зарим нь бол гэмтлээс үүдэлтэй ч юм уу одоо ингэ үүсэж байгаа. Тэнгүүт үүнийг ингээ онцлдог ирэхэд бол химэл оюуханыг бид нэр туршиж үзчихсэн гэсэн. За цээжний компьютер томограф дээр бол цээжний рентген шинжилгээнд дээр бол уушгины хатгаг тодорхойлдог, уушгины хавдрын занглаа байна уугүй гэдгийг тодорхойлдог химэл оюуханы тийм шийдлүүдийг ирэхэд бол ингээд ашиглаж ирсэн гэсэн. Энд чинь айгүй шинэ штэ тийм ээ. Тэгээ шинэ олон улсад ч гэсэн шинэ байгаа. Одоо бүгдийг хөгжүүлээ явж байгаа. Монголд хэрэгжүүлж байхдаа холбоотой ийм сонин садун инэттэй юм шиг хөгжилтэй юм шиг тохиолдол байв. Хамгийн гайхалтай нь болохоор бидний тэр ашиглаж ирсэн Zebra гэдэг Израилийн химэл оюухан байгаа. Тэр болохоор тархины компьютер томограф дээр цус байна уугүй гэдгийг илэрхийлдэг. Тэгэнгүүт бид нар яг эмчнэрийн зөвлөгөөнөө хийгээд яриа хийгээд байжсэн чинь тэр химэл оюухан маань яг тэр цусыг ингээ оншилсан. Тэрийг манай яаралтай тусламжийн эмч олж мэдээд тэгээ бид нар лөө ингээ шууд залгachсан ийм бол ингээ тохиолдол ирэхэд байсан гэсэн. Тэнгүүд энийг үзэл за энэ ямар ч байсан ингээд эерэг нөлөө бол үзүүл чинь яг гэвэл яаралтай тусламжийн эмч чинь яг яаралтай тусламжийн чиглэлээр удаан хугацаанд ингээ суралцж байгаа эмч болохоос яг дүр сонжлогооны эмчээр магадгүй ингээ 10 жил ч юм ингээ сурж байгаа эмч биш учраас одоо тархины компьютер томографыг онцлох түүнээс мэдээлэл авах чадамж нь ингээ хязгаарлагдмал байна гэсэн үг. Тэгээ яг энэ тохиолдолд тэр химэл оюухан хоёр нь бол ингээд аюу сайн ажиллаад химэл оюухан хоёр нь бол ажиллаа хийсэн гэсэн. Өөр нэг сонирхолтой зүйл болохоор интернет эмнэлэг дээр бид нар бас хэрэгжүүлээд энэ тухайга олон нийтийн хэрэгслэр ингээ ерөөд бол зарлаад танилцуулж байсан. Тэгэхэд нэг үйлчлүүлэгч өвөө хоёр байсан ер нь бол. Тэгээд тэр хоёр ирээд Баярбатар эмчтэй уулзъя гэдээ бүр намайг бүр хайж олоод тэгээд химэл оюуханаар та ингээ оршилдог гэсэн надаа ийм миний ингээ нойруулчихаа ийм CD байна. Юуныг яг би химэл оюуханаар ингээ оршлуулмаар нойруулчихаа ямар өвчтэй байгаа мэдмээр байна гэж асууж. Тэр бол нөгөө ард иргэд манаас ийшээ ингээ сонирхож ийн бүр илүү ингээд найдвартай санаа хийлэх тийм хэрэгцээ шаардлага бол байна гэдгийг ингээ харуулж байгаа. Тэгээд дүүн дээр соргоог байна гэж ирэхэд бол харсан. Сонирхолтой тийм эмээ өвөө хоёр тийм эрүүл мэндэд анхаарсан айгу сайхан сонсгож байна. AI-тай холбоотой буюу нөгөө цахим оюунтай холбоотой тийм ээ. Ялангуяа бидний ажиллаж байгаа салбар чинь бидний хэлж байгаа үг, бичиж байгаа дүгнэлт болгон чинь маш том хариуцлагатай, ардаа том хариуцлага үр дагавартай сайн байж болно уу гэж болно тийм ээ. Тэгэхээр тэрнтэй холбоотой хариуцлагын асуудал буюу хэрвээ бид нар эмнэлэг дээр юм уу эрүүл мэндийн салбарт AI-ыг ашигласан тохиолдолд AI ч нөөрэ компьютерийн програм шүү дээ. Тэгэхээр тэр нь бас алдаа гаргаж болно тийм ээ. Тэгэхээр тэрний аюулгүй байдлын асуудал яригдана. Тэгэхээр миний
одоо өнөөдрийн хэмжээний мэдлэгээр бол олон улсад яг энэ асуудлыг үүс шийдэж чадаагүй. Тэгэхээр хэрвээ мэдээж эмч алдаа гарвал тухайн хувь эмчтэй асуудал шийдэгдэнэ. Тэгтэл програм одоо аппликейшн маань алдаа гарвал яах вэ? Тэрний одоо хариуцлагыг хэн хүлээх вэ? Үйлдвэрлэсэн компани нь тэрийг авч хэрэглэхийг зөвшөөрсөн эмнэлгийн удирдлага уу? Тэр тасган нь энэ тал дээр одоо Европт одоо Англи жишээлбэл ямар байр суурьтай байна? Таны хэлснээр бол яг энэ асуудал ингээ бүрэн шийдэгдээгүй яригдаал үж идэг ингээ сэдв. Тэгэнгүүт технологийн хувьд нэг онцлог нь болохоор энэ чинь нэг инновац шин зүйлийг ингээ хийж байгаа. Тэгэнгүүт хууль дүрмэн дандаа инновац ингээд бүүн бас ардаас ирэхэд ингээ дагаж гардаг. Тэгэнгүүт одоогийн байдлаар яг эмнэлзүүд өвчний онцлогоонд 100% эмнэлзэн удирдамжиндаа ингээ оруулаад хиймэл оюухан ямар нэг шийдвэр гаргаад тэрэн дээр нь үндэслээд дараагийн өөр нэг юм ч юм уу эрүүл мэндийн ажилтан акшн аваад одоо үйлдэл хийгээд явж байгаа юм жишээ нь бол байхгүй байна л да. Тийм болохоор ийшээ бас ингээд гүнзгий ингэж ярилцаж чадахгүй байгаа. Хин хариуцлах хүлээх вэ гэдэг дээрээ таны хэлснээр хид хидээ юм саналууд юу нь бол байдаг. Гэхдээ одоогийн байдлаар түгээмэл яригдж байгаа нь бол өөрийнхөө онцлогоо эмчилгээний хүрээнд хиймэл оюуханыг хин нэг юмч ашиглаж байгаа бол тэр эмч нь ерөөдөө хариуцлага хүлээнэ гэж байгаа. Одоо совилогч одоо яг үйл ажиллагаанд эсвэл эмээ танихтаа ч юм уу эсвэл тэр доозыг одоо яг зөв ингээд тунгаар нь тохируулна гэдгээ хиймэл оюуханы ашиглаад автоматар үйлчлүүлэгчд ингээд тарьсан нөхцөлд бол яг тэр одоо совилогчийн одоо хариуцлага өрөөний асуудал болоо ингээд явчихж байгаа гэсэн. Өөр нэг асуудлын үед болохоор хиймэл оюухан алдаа гаргана yes. Гэхдээ үүний цаана яагаад вэ гэдэг нь ингээд айгу чухал асуудал. Тэгэнгүүт одоо энэ технологич өөрөө хөгжил нэг айгу баруун байгаа байхгүй юу? Айгу барууны тэнцээ нөгөө өндөр тооцоолох хүчин чадалтай компьютерүүд байна. Тэнцээ ингээ мэрэгчлэтнүүд ингээ байна. Одоо жишээлбэл Нобелийн шагналыг ингээ сая харахад 2 чиглэлтэй эрдэмтэд бол дандаа ингээ баруунаас яг хиймэл оюухан эрүүл мэндийн холбоотой чиглэлээр ингээ давлаа шүү дээ. Тэгэнгүүт үргэлжлүүлээд яг энэ баруунд ингээ хөгжсөн байгаа энэ технологич эргээд нөгөө дэлхийн бусад ингээд бүсүүд дээр байгаа хүмүүстэй хэр хүртээмжтэй байдлаар одоо хүрч чадахын тэгэнгүүтээ ялангуяа эрүүл мэндийн гэдэг чинь ингээ айгүй тийм онцлог өвөрмөц ийм маш хариуцлагатай хандах хэрэгтэй ийм салбар байгаа. Тэгэнгүүт энэ яг өвчнийг онцлоё гэхээр тэр баруунд хийсэн систем одоо Монгол улсад ч юм уу магадгүй өөр Африк орнд ч юм уу Африк твд ч юм уу одоо таарах юм уу гүм үү те гэдэг бас ийм асуудал ерөөхдөө бол байгаа. Харин тийм мэдээж хэрэг AI буюу цахим хиймэл оюуны талаар ярих айгүй тийм exciting айгүй гоё ингээд сэтгэл хөдлөмөр аваад хэрэглэмээр те ажлаа хөнгөвчлөмөр юм санагдаж байгаа. Гэхдээ энэний ард эргээд бас бид нэр давхар заавшгүй бодох юмнуудын нэг нь жишээлбэл хин хариуцлага хүлээх байж гэдэг юм. Хоёрдугаарт нь дараагийн нэг холбогдож гарч ирдэг юм нь нөгөө хувь хүний нууцлал, мэдээллийн нууцлал те тэр нөгөө patient гэх юм уу, customer гэх юм уу, confidentiality гэдэг юм асуудал яригдэн тийм нууцлал. Тэрийг жишээлбэл бас бүрэн шийдсэн үү, шийдээгүй юу, шийдвэл ямар хэлбэрүүдээр шийдэж байгаа вэ гэдэг тал дээр мэдээлэл өгч. Одоо хиймэл оюуханыг хөгжүүлэхэд их хэмжээний өгөгдөл хэрэгтэй. Тэгэнгүүт энэ өгөгдлийг цуглуулахад бидний өгөгдөл учраас тэрийг нөгөө аюулгүйгээр тэр машинаа сурах процессд ингээд оруулах нэг чухал. Тэр тохиолдолд яг хөгжүүлж байгаа тэр машин сургалтын инженерүүд бол тухайн хүний тодорхойлж болох үс мэдээллүүдийг байхгүй болгоод устгаад хаах бол хаагаад талхлах бол халахлаад яг тэр машин сургалтын модель руу ингээ оруулаад явж байгаа. Ийм кейс байна. Энэ нь болохоор бас яг тэр машин сургалтын инженер, компьютер сайентистууд яг энэ компьютер мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн нөгөө ёс зүйн ингээ зарчмууд гэж байгаа. Түүнийхээ хүрээнд бас ингээ бичигдсэн юм нэг хэрэгжээд явж байгаа юм зүйл бол байдаг. Технологийн хувьд бол бас тэгж шийдэж болно. За эмнэлгүүд юм уу байгууллагууд хоорондоо датагаа хуваалцахдаа тухайн хүний мэдээллийг байхгүй болгоод оронд нь тэр хүн зориулсан тусдаа ингээ код өгчөж болно. Тэгээ тэрүүгээр ингээ тэр хүнийг таних боломжгүй байдлаар гэсэн үг. За гисэн хэдий боловч одоо бид нар ингээ чадлаараа бүх өгдлүүдээс хувь хүний мэдээллийг аваад машин сургалтанд ингээ оруулах гэж ингээ хичээж байгаа. Гисэн хэдий ч сүүлийн үед нөгөө MRI шинжилгээ жишээлхэд ингээ байгаа. Соронзон резонанс томограф шинжилгээ, тархины шинжилгээг аваад үзэх юм бол тэр шинжилгээнд дээр нь үндслээ тэр үний ингээ царай гаргаж авч болж байгаа хгүй юу.
Тэгээд тэр царайг нь гаргаад авч яана гэдэг чинь тэр үнийг ер нь бол таньж ийн гэсэн үг. Хэдийгээр тэр нөгөө имра шинжилгээнд дээрх бүх мэдээллийг байхгүй болгосон ч гэсэн ингээл таньж болдог тийм софтвер эднэр явцсан. Тэгэхээр эн чинь бас ингээд айгүй аюултай. Бид нар яг энэ тухай дүрмээ дэлхийд даяараа ингээд айгүй сайн тогтоох хэрэгтэй. Одоо GDPR гэд Европын холбооны энэ нөгөө мэдээллийн аюулгүй байдлын хууль байгаа. Монголд бас ингээ мэдээллийн аюулгүй байдлын хуулиуд байна те. Хувийн мэдээллийн нууцтай холбоотой. Тэр ийм зүйлсүүдээр ерөөхдөө бол энэ зохицуулагдаж явна. Хууль эрх зүйн хүрээнд. Тийм тэгэхээр бид айгүй хариуцлагатай байх хэрэгтэй болж шүү дээ тийм ээ. Нэгсэндээ хэрэгжүүлэх гэж байгаа зүйлээ бүрэнгүйц сайн мэдэх. Тэгээд тэр маань тухайн байгууллагын, улсын, салбарын хууль дүрм журамд нийцэж гин үү? Эсвэл тухайн эмнэлгийн улс орны салбарын хууль дүрм шинжлэх шаардлагатай байна уу ч гэдэг юм уу те. Тиймэрхүү юмнуудаар бас анхаарах хэрэгтэй юм байна. Okay, that's nice. Дараагийн нэг юм байгаа. Одоо жишээлбэл нэлээд олон улс орнууд, жишээл Канада ч юм уу, эсвэл Азийн тодорхой улс орнууд эмнэлгүүд нь хоорондоо дотоод сүлжээгээр нэгдчихлээ шүү дээ. Тэгэхээр нэгсэндээ тухайн эмч аль эмнэлэгт ажиллахаас үл шалтгаалаад өөр эмнэлэгт шинжилгээнд орсон хүний зургийг харж болдог, дүгнэлтийг бичиж болдог, шинжилгээг нь хардаг, зөвлөгөө өгж болдог. Цахим болчлоо шүү дээ. Хэдийгээр би 1-р эмнэлгийн эмч, 2-р эмнэлгийн эмч, 3-р эмнэлгийн эмч гэж байгаа боловч тэгэхээр манад энэ систем нэвтрэх боломж нь юу байна? Энийний үр ашиг нь юу байна те? Энэ асуудлыг нөгөө interoperability буюу өгөгдлийн системүүд хоорондоо уялдаатай харилцах, уялдаатай ажиллах гэдэг сэдвийн өрөөнд ирэхдээ ярьдаг. Зохион байгуулалтанд ороод эмнэлгүүд нь хоорондоо тохироод мэдээлэл ингээ хуваалцдаг ийм одоо санамж жижиг зураад юм уу гэрээ байгуулад гэрээ байгуулахдаа өөрчлөлөгчийн аюулгүй байдал мэдээллийн нууцл бүх юмнууд ажинтаа ингээ тохироод ингээд ирэхдээ явж болно. Энийний хамгийн гол үр дүн нь бол өөрчлөлөгч өөртөө ямар нэг сад бэрхшээлгүйгээр өөрчлөлөх имлэгээ эмчээ ингээ чөлөөтэй ингээ сонгох боломжийг ирэхэд бол бүрдүүлж байгаа. Тэгээ эн чинь арчлын ингээ хамгийн суур зарчим. Миний дата энэ имлэг дээр байдаг. Тэр имлэг дээр өөр имлэг дээр харах боломжгүй учраас би ганцаа ийшээ яваад байна гэдэг чинь айгүй гонигтай сонголт тахгүй. Ерөнхийдөө энэ бол сонголт биш ингээ тулгаалт ингээ болоо явчихж байгаа. Имлгүүд хоорондоо ажиллаад ирэхээр харин юу болохыг гэвэл тэнцээ их хэмжээний өгөгдөл бий болно. Энэ өгөгдөл дээр үүсээд тэр хүндээ бүрэн илүү үн цэнтэй мэдээллийн боловсруулалт хийгээд за одоо та тэгвэл 5 жилийн дараа зүрх судасны өвчнөр өвчлөг эрсдэл чи юм биш үү? Та одоо ингээд тамхи татт юм байна. За Монголд амьдрт юм байна. Айгүй утааны ингээд нөлөөнд ингээд байд юм байна. Тийм болохоор одоо ингээд уушгины өвчлөл чи одоо ингээд эрсдэл чи нэмэгдэж шүү гэдэг тухайн хүнд зориулсан ингээд тооцооллуудыг хийх боломж ингээд үүсэж байгаа гэсэн үг. Тийм. Тэгэхээр нэгсэндээ эмнэлгээр үйлчлүүлж байгаа, үйлчлэгээ авж байгаа тухайн хүндээ илүү ашигтай тустай ээлтэй тийм байх нь шүү дээ. Үүнээс гадна манайхан хүмүүс авих ингэ сонирхдаг байхгүй. Тэрний юу вэ гэхээр би Монгол хүнтэй одоо миний Монгол цустай, Монгол гентэй миний дата буюу миний биеэс гаргаж авж байгаа тэр зураг байна уу, цус шээс одоо хүний биеэс авч шинжилж болох, тоон утга руу шилжүүлж болох тэр зүйлүүдийг өөр улс орны хүнтэй харьцуулж болох уу болохгүй юу? Одоо жишээл би Хятад, Солонгос, Япон, Малайз одоо юу гэдгийг тэр хүмүүстэй миний зургийг харьцуулаад тэгээ танд ийм өөрчлөлт байна гэдгийг хэлэх нь зөв юм уу, буруу юм уу? Энэ тал дээр. Одоо хүний биеийн механизм Америк хүнд нэг өөр ажиллаад Монгол хүнд нэг өөр ажиллана гэсэн юм бол байхгүй шүү дээ. Тэгэнгүүт юун дээр өөрчлөлт гарах вэ гэвэл Монгол хүн учраас, Америк хүн учраас, Америк улс орнууд нь өөр учраас тэнцээ өвчний тархалт ингээ өөр байгаа. Тэр өвчний тархалт өөр байгаа гэдгийн цаана идэж ууж байгаа хоол хүнс, амьдарч байгаа орчин, хийж байгаа ажил, авж байгаа цалин, боловсролын түвшин ингээ өөр байгаа. Тэгэнгүүт эдгээр зүйлсүүд болохоор энэ хиймэл оюун ухааны одоо машин сургалтын модельийг сурах гээд айгу чухал ингээ хүчин зүйл болж өгдөг. Тэгэнгүүт одоо жишээлбэл Монгол хүний датан дээр сурах яг гэх юм бол бид нар яг Монголтой холбоотой ийм хэмжээний өгөгдлийг оруулаад тэр машин сургалтын загвараа Монгол хүнд зориулж ингээ дахин загварчлах шаардлага ирэхэд бол гардаг гэсэн. За энэ болохоор нөгөө өвчний ингээ тархалтай холбоотой нэг асуудал. Тухайн одоо нийгэм эдийн засгийн үзүүлэлттэй болоод тэр хүний амьдралын юм маягтай ингээ холбоотой нэг асуудал. За хоёрдугаарт нь болохоор энэ нөгөө техник технологийн асуудал байгаа. Одоо бид нар
өвөгдөл цуглуулахдаа түмэн янзаар цуглуулж байна. Одоо биосенсор одоо гар утаснаас ихсүүлээд компьютер бидний Google дээр бичиж байгаа хайлт тэ та бит хоёрын ярьж байгаа яриа эднэр бүгдээр ингээ өвөгдөл. Тэгэнгүүт энэ өвөгдлүүд хэр чанартай цуглагдж гин вэ гэдэг бас өөр ингээ асуудал. Тэнгүүт эн чин улс орнуудад ингээ харилцаа адилгүй ингээ цугларч байгаа. За аль нэг оронд аягүй сайн датагаа цуглуулдаг, зөв системтэй бүртгээд явдаг улс орны датан дээр машин сургалтын модулийг сургаад одоо уушгины хавдрыг тодорхойлдог тийм эрсдлийн тодорхойлдог хэмэл оюуны бүтээгдэхүүн хий гэж бодъё л. Тэнгүүт тэр орондоо маш сайн ажиллана. Тэнгүүт Монголд яг тэр загварыг ингээд авчираад ашиглах юм бол бид нар нөгөө тэр моделийн үр дүнг ерөөсөө манад шууд таарна гэж ирэхэд итгэж болохгүй гэсэн үг. Болохгүй. Заавал өөрсдийнхөө модель дээр дахин одоо өөрсдийнхөө датан дээр үндэслээд дахин ингээд сургах юм ажил гарна. Тэгэхээр өвөгдлийн одоо чанартай холбоотой асуудал байгаа. За цээжний рентген зургийн жишээлхэд одоо ярил л доо. Тэгэнгүүт газар болгонд ингээд ашиглаж байгаа стандартууд нь ерөөдөө байгаа. Тэгээд тэр стандарт нь ингээд зарим тохиолдолд доголдох ч юм уу ингээд өөр зүйлүүд ингээд гардаг байх нь л дээ. Тэгэнгүүт тэр стандарт буруу авсан зургаа байрлалын буруу авд юм уу эсвэл одоо тодорлын рентген зургийнхаа чанарын үзүүлэлтүүдийг арай өөр байдлаар ингээд авсан зургуудыг хэмэл оюухан суурилсан тэр одоо төхөөрөмж гэж нэрлэнэ үү програм байна уу тийшээгээ оруулахад буруу дүгнэлтөх магадaltaй. Яг гэвэл нэг оруулж байгаа тэр зурагчин өгөгдөл нь өөрөө тэр хэмэл оюухан уншаад дүгнэлт тавих үс хэмжээний чанартай биш учраас ингээд бас буруу үр дүн гарах боломжтой гэсэн. Дээр нь нэмээд одоо жишээлбэл тэрийг боловсруулж байгаа, тэрийг хөгжүүлж байгаа, тэрэн дээр ажиллаж байгаа мэргэжлэнүүд бас хэр сайн байна вэ гэдэг нь бас чухал байна тийм ээ. Саяны дурдсан зүйлүүд дээр нэмээд. Тэгэхээр яг манад одоо яг энэ цахим одоо хэмэл оюуны талаар цахим эрүүл мэндийн чиглэлээр ялангуяа анагаахын салбарт бэлтгэгдсэн одоо магистр докторийн зэрэг хэмжээнд бэлтгэгдсэн ийм боловсон хүчин чадал хэр байна? Яг үнийг хэлэхэд ер нь тун ховор нүднийг юм. Тэгэхээр ер нь бол яг энэ чиглэлээр бид нар хүмүүсээ ерөөдөө бэлдэх хэрэгтэй. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль дээр яг энэ чиглэлийн цахим эрүүл мэнд биоинформатиктэй холбоотой ингээд анги байгаа. Хүмүүс бол ингээд мэдээж хэрэг бэлдээд ажиллаж байгаа. Гэхдээ яг энэ сургалтын хөтөлбөрийг бүр илүү өргөжүүлээд илүү орчин үеийн өнөөгийн бидний хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар дахин загварчлах юм хэрэгцээ ер нь бол ингээд харагддаг. Тэгэнгүүт цахим эрүүл мэнд гээд аваад үзчихин цахим эрүүл мэнд, биоинформатик, хиймэл оюухан, эрүүл мэндийн өгөгдлийн шинжилгээ гэх мэтчлэн эдгээр чинь ингээд тусдаа өөр ингээ мэрэгчлүүд тэгэнгүүт яг цахим эрүүл мэнд гэдэг анги одоо ингээд нээх хөгжүүлэх юм хэрэгцээ шаардлага бол бид нарт ер нь бол байгаа. Яагаад гэвэл эмнэлэг болгон дээр цахим эрүүл мэндийн мэрэгчлэлтэн байгаад ажиллаад тэр чинь нөгөөд нэг энэ бидний өдөр тутамдаа хэрэглэдэг компьютерийн хэрэглээний програм, систем, интернет тэгээд эмнэлэг хоорондоо өгөгдлөө солилцох тэр зүйлсийг ингээд зохицуулаад ажиллаж байгаа технологи чиглэлийн хүмүүсээс арай өөр. Цахим эрүүл мэнд гэдэг нь за нэг 70% нь илүү эрүүл мэнд чиглэлтэй яг эрүүл мэндийн асуудлыг технологиор яаж шийдэх вэ гэдэг дээр толгойн ингээ ажилдаг. Тэгэнгүүтээ үүнийгээ 30% нь болохоор техникийн хэлээр илэрхийлэх чадамжтай ийм одоо мэрэгчлэнүүд ер нь бол байгаа байхгүй. Тэгэнгүүт өөр бусад health informatic юм уу тэд нар одоо өөр биоинформатик гэдэг нь эрүүл мэндийн мэдээлэл зүгээд байна. Эдгээр чинь тусдаа мэрэгчлүүд учраас яг саяны шиг 70 30 харьцаатаагаар эрүүл мэндийн салбарт тулгамж байгаа асуудлыг салбараар нь ингэж хараад тэгээд түүнд нь тохирсон ингэж шийдлийг гаргах тийм ур чадварыг ингэж олгож чаддгүй үгүй юу гэдэг нь бас ингэж эргэлзээтэй асуудал. Тийм тэгэхээр чин одоо жишээлбэл эмч гэхээр хүүхдийн эмч, мэдрэлийн эмч, мэслийн эмч, доторийн эмчгээ салдагтай адилхан хэмэл оюуны чиглэлээр сурж байгаа, магистр доктор хийж байгаа, ажиллаж байгаа эрдэмтэд эмч нар маань бас дотроо зөндөө олон салах нь шүү дээ. Тэгэхээр нэгсэндээ бүхэл бүтэн одоо баг үе бэлтгэх хэрэгтэй болж байна тийм үү? Тийм ч байнга хөгжөөд байгаа учраас нөгөө сурж ирсэн хүмүүсийн маань дараагийн үе яхад бас бэлтгэх хэрэгтэй болно да тийм. Тэгэхээр одоо манай улсын бодлого тодорхойлж байгаа ч юм уу
том анагаахын сургуулийн бодлого бас тэр чиг явж л байгаа хэл да. Тийм. Миний ажилласнаар бол одоо яг цахим эрүүл мэндтэй холбоотой биш, зүгээр яг клиникийн практикт те одоо эмнэлэг зүүн яг эмнэлэг дээр харахад Канадад бол жишээлбэл Сауди Араб ч юм уу, Катар ч юм уу, Оман ч юм уу, Middle Eastern те улс орнууд эмч нараа бүх чиглэлээр мэдрэлийн эмч, зүрхний эмч, дотрын эмч, уушгины эмч, дүр сонжлогооны эмчийн чиглэлээр гэр бүлээр нь Канадад 5 жил, 7 жилээр усаас нь цалингийн өгөөд тэгээд тэнд Канад резидентийн хийлгээд тэнд шалгалтын өгүүлээд тэгээд ганцхан гэрээтэй тэр нь эх орондоо буцаж иж ажиллана. Тэгээд тэр хооронд тэр хүмүүсийн хэл ус нь үжил бодол нь мэдлэг ур чадвар нь яг л тухайн төгсөж байгаа жилдээ Канада улсын анагаахын салбар ямар хэмжээнд төгссөн байна. Тим хэмжээний эмч мэрэгчлэнгүүд эх орондоо буцаж ирж байгаа байхгүй. Тэгээ тэр нь ингээд 20-30 жилийн турш явцсан. Тэрийг би хараад надад их сайхан санагддаг байсан л да. Манай улс одоо жишээлбэл засгийн газар эрүүл мэндийн яам бодлогоор энийг дэмжээтэй. Тэгээ гэр бүлээр нь залуучуудыг шаардлагатай бол доотл нь 2 жил те. Бүр доотл нь 2 жил, дээдл нь одоо 5, 7, 10 жил ч байсан хамаахгүй явуулаад ингээд авчрах юм бол манай эрүүл мэндийн салбар яг одоо тэр бидний өндөр хөгжилтэй гэж үзэж байгаа тэр улс орнуудын хэмжээнд нэг 10 жилийн дараа юм уу те гарах боломж байна гэж би харж байгаа. 10 жил ихлээр хол юм шиг сонсогч байгаа боловч улс орны хувьд бол энэ чинь богинохон хугацаа тийм ээ. Тийм. За тэгэхээр буцаад AI сэдв рүүгээ орохоор өнөөдрийн манай Монгол улс оронд ялангуяа анагаахын салбарт AI хэр их хүчтэй нэвтэрч төрж орж ирж байна. Тэгээд энэ орж ирж байгаа AI-юуд нь яг ямар хэмжээний төвшний хүчин чадалтай гэх юм уу аппликейшнуд орж ирж байна. Хэмэл оюун ухаан нэвтрүүлэхтэй ашиглахтай холбоотой хоёр төрлийн асуудал байгаа. Нэгдүгээрт нь болохоор нэвтрүүлэлт. Тэгэд энэ нь болохоор гадны бүтээгдэхүүн байж болно, Монгол бүтээгдэхүүн байж хамаагүй. Хоёрдугаарт нь болохоор хөгжүүлэлтийн асуудал байгаа. Дотооддоо хөгжүүлээд түүнийг ингээ ашиглаж гэнэ үгүй гэдэг чинь бас айгүй чухал. Түрүүн та бүд хоёрын ярьсанчлан дотооддынхоо хөгжүүлээд дотоодынхаа датаг ингээ шингээгээд дахин тэр машин сургалтын модулийг загварчлах юм бол бүр л илүү биднэрт хэрэгцээтэй мэдээллийг тэр хэмэл оюун маань өгнө гэсэн. За нэвтрүүлэлтийн үед бол би нэлээд боломжийн явж гин гэж бол харж байгаа. 5 ононоос бол нэг 3.8 орчим оноо ер нь бол авна. Тэгээд эмнэлгүүд дээр ингээ харьцангуй хүмүүстэй ярьж байгаад хэмэл оюун ухаан гэдэг тухай ер нь ярьж гин. Зарим тохиолдолд яг танаа мэрэгжил дээр хэмэл оюун ухааныг ашигласан ямар шийдэл байна вэ гэхээр 1-2-ыг магадгүй ингээд нэрлэж гин. Зарим нь тохиолдолд бүр ингээ эмнэлэг дээр аваад ашиглаж байгаа тохиолдлууд ерөөдөө байна. Тэгээ тэр нь болохоор улсын хувийн бүхэл эмнэлгүүд дээр одоо тийм шийдлүүд явж гин. За зарим эмнэлгүүдийн тухайд хэмэл оюун ухааныг ашиглаад судалгаануудаа хийж байгаа зүйлсүүд ерөөдөө байна. Илүү нэвтрэлтийн үед ямар чиглэл дээр илүү орж ирж гин вэ гэвэл дүр сонжлогооны салбарт л ерөөдөө хамгийн хүчтэйгээр ерөөдөө орж ирж байна. За үүний дараагаар болохоор зүрх судасны чиглэл дээр. За дараа нь болохоор магадгүй лабораторийн шинжилгээний бие хангахын судалгааны хүрээнд бас ингэ нэлээд орж ирж байгаа болов уу гэж би бол ажиглаж байна. Artificial intelligence буюу одоо энэ хэмэл оюунтай холбоотой нийгэмлэг байгуулсан тийм ээ. Тийм нийгэмлэг тэргүүн зөв. Тийм. За тэгэхээр нийгэмлэг байгуулаад нийгэмлэгтэй холбоотой анхны нэг хурал хийсэн тийм ээ. Тэгээд миний санаж байгаагаар би оролцоогүй би байгаагүй учраас санаж байгаагаар бол яамнаас бас бус одоо ингээд бодоо тодорхойлох хүмүүсээс, эмнэлгүүдээс, эмч мэрэгчлэнүүдээс, судлаачдаас оруулаад их гой хурал болсон гэж би сонссон. Тэгэхээр тэрний шийдэл үр дүн ямар харагдаж байна одоо? Одоо харахад ер нь ингээ хамгийн гол зорилго маань юу байсан бэ гэвэл ер нь хэмэл оюун гэж юу юм? Эрүүл мэндийн салбарт ямар хэмжээнд явж байна вэ гэдэг мэдээллийг л ерөөдөө ингээ хүмүүст хүргэе гэсэн юм зорилготой байсан. Тэгээ хүргэхдээ болохоор илүү нөгөө шинжилгээ ухаанч байдлаар хандъя гээд тэгээд Америкийн дүр сонжлогооны сэтгүүл радиологи гэж сэтгүүлээдэг Монгол хойд Америкийн дүр сонжлогооны нийгэмлэгээс хэрэгтлэн гаргадаг. За тэгэхээр энэ сэтгүүлийн яг хэмэл оюун ухааныг хариуцсан хэмэл оюун ухаанд зориулсан сэтгүүлийн эрхлэгч нь ирсэн. За Солонгосын дүр сонжлогооны нийгэмлэг сэтгүүлийн эрхлэгч нь ирсэн. За тэгээ бусад эрдэмтэд ирээд яг энэ тухай шинжилгээ ухаанч байдлаар ингээ хүмүүст хэлсэн. Яагаад хэмэл оюун ухаан ажиллаж байгаа, ямар үед ажиллахгүй байгаа, өвөгдөл байгаа бол яахын өвөгдлөө яаж бэлтгэх юм,
байхгүй бол яаж шинэ өгөгдөл бий болох гэж юм уу те. Тэгээд бид нэг өдөржингөө хурал их сайхан болсон. Хүмүүс их баяртай одоо сэтгэл хангалуун ирэхэд бол ингээ оролцсон гэдэг хэлсэн. Одоо үргэлжлүүлээд түүн дээрээ суйрлаад явж байгаа ажил юу гэхээр Монголын анагаахын хэмнэл оюун ухааны холбоотонд нэгдъя, хамтарч ажиллая. Би ажлын байран дээр яаж одоо нэвтрүүлж болох юм бэ гэдэг тухай ингээ айгүй олон ингээ төсөлтүүд ирсэн. За үүн дээрээс үндэслээд бид нар яадгүй л өдөр болгон бид нар имлэг дээр очиод тухайн хүмүүст зориулаад сургалт ороод ах юм одоогор манай холбооны юм чадамж өрхөдөө байхгүй байгаа гэж би харж байгаа байхгүй. Тэгэнгүүт дата camp гэдэг яг ийм хэмнэл оюун ухааны ерхийд нь зөвхөн ангаах юм биш, ерхий байдлаар одоо Python хэл, компьютерийн одоо код бичдэг програмууд, хэмнэл оюун ухааны чиглэлээр ийм сургалтууд байдаг ийм платформ байгаа. Онлайн захим ийм сургалтын вебсайт гэсэн үг. Бас гар утасны аппликейшнтэй энэ байгууллагатай холбогдоод Монголын 200 мэрэгчлэлтэнд ялангуяа эрүүл мэндийн салбарыханд тэр платформыг үнэгүй ашиглах жилийн ингээд эрхийг авч өгсөн байгаа. Тэгэхээр түүгээрээ илүү хэрэглэхийг хүсэж байгаа хүмүүсээ, эмнэлэг дээр ажиллаж байгаа хүмүүсээ илүү мэрэгжлийн болгоод тэгээд өөрсдөө хүсэж байгаа зүйлээ хийх боломжийг олгоё гэд энэ ажил бол явж байгаа. За дараагийн нэг ажил гэх юм бол манайхан сая Таиландын Бангкок хотод болсон PMAC гэдэг одоо нийгмийн эрүүл мэндийн их том хурал байдаг. Тэгээд тэр дээр очиод ингээ Монголын нөхцөл байдлын тухай манай удирдах зөвлөлийн нэг гишүүн бол ингээ танилцуулаад ирсэн. За өөр нэг хийсэн зүйл юу вэ гэхээр эрүүл мэндийн салбарын өгөгдлийн шинжилгээ ухаан гэдэг ийм нэг өдрийн нэр сургалт орсон, цахим сургалт. Тэгээд сургалтанд маш олон хүмүүс бүртгүүлсэн. Бид нар сургалтынхаа үр дүнтэй байдлыг бодоод 40 хүн сонгон шалгаруулж авсан. Тэгээд тэр 40 хүн маань бүгдээрээ сургалтандаа суусан. Тэгээд энэ юг хэлж гэнэ вэ гэвэл сургалтын юм агуулга их зөв байсан байна, хэрэгцээтэй байсан байна. Тэгээд ийм сургалт орсон. Тэгээд тэнцээ сурсан хүмүүс юутаа үлдсэн бэ гэхээр Монгол хүний 20,000 өгөгдөл дээр үндэслээд чихрийн шижийн өвчнийг тодорхойлох машин сургалтын модель өөрсдөө хийж сураад тэгээд тэр сургалт ирэхэд бол ингээ өндөрлсөн гэсэн 4 цаг явах. Nice. Тэгээд яг ийм ажлууд ерөнхийдөө бидэд хийгээл явж байна. Зөндөө олон ажлууд цаашдаа хийх бах тийм ээ. Тэрэнд дамжуулсан. Тэрнээс гадна одоо жишээлбэл яг энэ AI нэг хэлбэр байгаа шүү дээ. Тэр нөгөө телерадиологи, телемедицин тий одоо ингээд бид нар зөвхөн Улаанбаатар бодоод ажиллахгүй шүү дээ тийм ээ. Хөдөө орон нутгаа аслагдсан аймаг сумдаа бас бодох хэрэгтэй. Тэнд хүн амьдарч байгаа юм чи эрүүл мэндийн үйлчлэгийн шаардлагатай. Тэгэхээр тэр хүмүүстэй хурц ажиллах талаар ямар одоо бодол төлөвлөгөө байна? Эсвэл янз бүрийн хэрэгжүүлж байгаа ажил байна уу? Цахим эрүүл мэндийн хүрээнд бол яг одоогийн цахим эрүүл мэнд гэдэг энэ салбар одоо дундын шинжилгээ ухааныг хөгжөхөд гол нөлөө үзүүлсэн зүйл бас энэ телерадиолог, телемедицин тийм. Тэгэнгүүт энэ чиглэлээр цаашдаа ажиллах төлөвлөгөө гэхээсээ илүү яаж одоо байгаа процессыг илүү сайжруулах уу? Тэгэд илүү олон хүнд хүрэх вэ гэдэг дээр цаашдаа ажиллая гэж бодож байна. Тэгэхээр энд хамгийн гол нөлөө үзүүлж байгаа нэг зүйл байгаа. Телемедицин гэхээр зайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ. Яг эмнэлэгт авж байгаатай адилхан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зайнаас хийх гэдэг байгаа ийм ойлголт яг одоо идеал түвшиндээ ярих юм бол тхийн тулд бид нарт яг эмч үздэг шиг чагнуур биднэрт хэрэгтэй. Яг эмнэлэг дээр ирээд цусны шинжилгээ өгж байгаа шиг шинжилгээний онцлогрууд ингээ хэрэгтэй. Тэгэнгүүт энэ зүйлс ингээ байх юм бол яг ийм эмнэлэг дээр авч болж байгаа үйлчилгээний нэлээдгүй хэсгийг бас ингээ хийх боломжтой болчихж байгаа. Тэгэхээр одоо энэ үрээнд гарч байгаа концепт юу вэ гэвэл хөршөд суурилсан дэрэгдээсээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг ийм хайбрид систем явж байна. Одоо жишээлбэл саяны цусны шинжилгээний тест, шээсний шинжилгээний тестийг эмнэл хажуухан супермаркетээр зардаг болох юм байна л да. Тэгээд тэр мэдээллээ үйлчлүүлэгч өвчтөн тэр одоо хөдөө орон нутгаас хандж байгаа үйлчлүүлэгч систем рүү оруулчихна. Тэрийг нэмчин хараад юм хэмэл оюун ухаан үнэлгээг нь хийгээд өгчнө. Тэгэнгүүт эмийн шууд нөгөө тээвэр логистик аягуулсаа зэмчин аптекаас ингээ явуулж, эмийн сангаас нь явуулчих. Иймэрхүү зүйлсүүд харагдчихна. Тэгэнгүүт яг энэ виртуал хоспитал хөршөд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдгийн цаана биосенсоруудын асуудлыг аягүйх ярьж байгаа. Тэгэхээр биосенсор гэдэг нь таны одоо эмнэлэг дээр хийж болж байгаа тэр шинжилгээнүүдийг эмнэлэгт хийхгүй аргаар яаж хийж болох вэ гэдэг тийм чиглэлээр ажилладаг.
төхөөрөмжүүд гэж ойлгож байна. Одоо жишээлхэд эмнэлэг дээр цусны шинжилгээ өгөхөд бид нар үзүүлэлтүүд үзэж байгаа. Тэгэнгүүт тэрийг яаж зүгээр цус ахгүйгээр хөлсөнд нь яаж үзэж болох уу? Шүлсэнд нь яаж үзэж болох уу? Арьсан дээр байгаа энэ чигшил арьсан дээр нь тулгуурлаад яаж үзэж болох уу? Ийм чиглэлүүд дээр ерөөхдөө бол ингээд тэр сенсорууд ажилтгаа гэсэн үг. Тэгэхээр ийм олон төрлийн сенсорууд байх тусмаа үйлчлүүлэгч өөрсдийнхөө эрүүл мэндийг ингээд сайн хянч чадна. За үргэлжлүүлээд энэ нөгөө зайн эрүүл мэндийн нслэмж үйлчлэгийг илүү нөгөө төгөлдржүүлэх чиглэл рүү бас ингээд дэмжлэг болно гэсэн. Тэгэхээр одоо жишээл надад харагдж байгаа юм нь юу вэ гэхээр хүн чинь нөгөө байсан газар л ярьж штэ нөгөө яг өнөдөр үтсэн учраас. Тэгэхээр Канадад бол одоо жишээлбэл яг том хотуудад нь байгаа төв их сургуулийн эмнэлгүүдээс аслагдсан орон нутгийнхаа хүмүүст зөвлөгөө өгүүлж штэ. Ялангуяа ковид үеэр сая бол бараг 100% телерад явж телемедицин явцсан. Орон зайн одоо эмчилгээ онцлогоо гэдэг юмуд нь зүгээр том дэлгэц. Өрөөнд орлоо, том дэлгэц байна. Нөгөө талд нь эмч байна. Өөрөө одоо зайнаас те хэдэн 100 км-ийн цаанаас л гэсэн үг шүү дээ. Тэгээд зовоороо хилээд үзлэгээ хийгээд ингэ явчихж байгаа. Шаардлагатай тохиолдолд одоо жишээлбэл сувилагч тусалж байгаа. Тийм. Тэгэхээр одоо жишээл хойд Америкт бол эмч гэдэг хүний одоо цагийн хөлс гэдэг чинь хасар үнэтэй шүү дээ. Тэгэхээр сувилагч нь арай бага ч байдаг юм уу. Тэгэхээр эргээд эрүүл мэндийн салбартаа өгж байгаа тэр санхүүгийн хүндрэл янз бүрийн арай бас бага багш байгаа. Үүнээс гадна бас өшөөнийг AI талын бас үнэхээр одоо гайхуулсныг тохиол болсон. Тэрний юу вэ гэхээр Торонтогийн том их сургууль хэд хэдэн том их сургууль байгаа. Тэрний их сургуулийн эмнэлэг ба. Тэр нэг эмнэлэг дээр нь Торонто Western Hospital гэдэг. Тэрэн дээр мэдрэлийн судасны дүр сонжлогооны эмч гэх юм уу, interventional radiologist явуулж байна. Торонто гэдэг хотоос 200 км-ийн цаана байгаа жижиг хотод тархинд нь судас нь бөглөрөөд ишемийн инсульт буюу одоо харуулт өгсөн хүнд судсан дотор нь ороод тэр судсан тархины судсан дотор байгаа бүлэнг нь ингээд катетер зоондын тусламжтайгаар ингээд суулж авч байгаа. Тэр ажиллбарыг robot arm тий одоо робот гарын тусламжтайгаар онлайнаар хийж байгаа байхгүй юу. Тэгээ тэр амжилттай болсон. Мэдээж хэрэг тэр нөгөө өвчтөн бол тухайн орон нутгийнхаа эмнэлэгт ангиографи өрөөнд хажууд нь совлогч. Тэр бүх одоо Торонтогоос 200 км-ийн цаанаас эмч яхах нь шүү. Одоо наадгаа хоолтыг ингээд одоо энэ катедрыг холбоо залгах гэдэг ингээд. Тэгтээ яг үндсэн тэр нарийн одоо судсан дотор явж байгаа тэр бүх ажиллбарыг бол алсын зайнаас удирдах хийчихэж байгаа. Тэгээд чинь тархины судас эхлэж 2-3 мм-ийн диаметртэй юм байгаа шүү дээ. Тэрэн дотор одоо энэ үсний ширхэг шиг нарийнхаа гурсыг оруулж байгаа, стент оруулж байгаа тэр ингээд авчин хөндрөлгүй шүү дээ тий. Ямар нэгэн цус алдуулахгүй суд захиж бөглөхгүйгээр амжилттай хийсэн тэрийг би яг хараад зогсчихсан байхгүй. Тэгээ үнэхээр за ер нь бол анаах ухаан ялангуяа энэ химэл оюун гэдэг юм чинь бол удахгүй их одоо олон хүний амь насанд хэрэгтэй тустай ийм зүйл болох юм байна гэдгийг би яг нүдэрээ одоо харсан гэсэн. Тэгэхээр зүгээр би сонирхож сууж байгаа. Тэгээ одоо жишээлбэл залуу хүний хувьд яг энэ чиглэлээр цахим эрүүл мэндийн чиглэлээр сураад ирсэн хүний хувьд дараагийн яг одоо өөрийнхөө байгаа эх орныхоо ажиллаж байгаа эмнэлгийнхаа эмнэлгийн үйлчлэгийг дараагийн 5 жил яаж харж байна? Дараагийн 5 жилд бол нэг энэ химэл оюун ухаан, цахим эрүүл мэнд технологитой холбоотой хоёр төрлийн ийм shift буюу шилжилт явж байна. Нэгдүгээрт нь болохоор эмчдэр байсан их хэмжээний шийдвэр гаргах эрх мэдэл хуваагдаад үйлчлүүлэгч рүү ингээд шилжээд энэ эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг авч байгаа энэ процесст үйлчлүүлэгч ийм пассив итгэхгүй ингэж оролцдог байснаа хамгийн итгэвтэй ингэ оролцсон тоглогч болоод өөрт нь тавьж байгаа тэр оншинд ингээ нөлөө үзүүлэхүйц мэдээлэлээр ингээ хангадаг ийм итгэвтэй субъект ингээ болчихж байгаа. Энэ нэг шилжилт нь. За хоёрдугаарт нь болохоор эмнэлгүүд тусламж үйлчилгээгээ үзүүлэхдээ нөгөө decentralized буюу төвлөрсөн бус байдлаар зарим үйлчилгээгээ дэлгүүрээс авдаг болох, зарим үйлчилгээгээ ойрхон аптекаас эмээс ангаас авдаг болох энэ чиглэл рүү ингээ явж байгаа. Тэнгүүд хүн өвдөөд ганцхан эмнэлэгт л очдог гэдэг ойлголт ирэхдээ арай өөр болж орж ирнэ гэсэн. Тэнгүүд үүнтэй холбоотой ийм эрх зүйн асуудлууд юмнууд нь ирэхэд бол явах бах. За дараагийн 5 жил гэдэг чинь ер нь бол их ойрхон богинохон хугацаанд бараг одоо юу хийж гин тэр нь үр шимээ ингээд өгөөд эхлэх хугацаа шүү дээ. Тэнгүүт яг энэ үед болохоор generative AI буюу бүтээгч хэмэл оюун
Энэ бол эрүүл мэндийн салбарын бүх процесст ирэхэд бол ингээ орно. Тэгээд үүгээрээ үйлчлүүлэгчээч сайжруулад, эмнэлгийн процессыг сайжруулад, эмч мэрэгчлэнүүдэд сайжруулад явах ийм процесс ирэхэд бол болно. Тэгэнгүүт үйлчлүүлэгчид ирэхээсээ өмнө ChatGPT юм уу, Gemini юм уу эднээс айлгуужээ нөгөө өөрсдийнхөө мэдээлэл оруулаад юм асуугаад ингээд баг өөртөө ингээд одоо ер нь хүмүүс Google дээр өөрсдөө онш тавьсан яриад байгаа шүү. Тэ? Тэгэнгүүт тэр нь бүр илүү ингээ accurate болоод бүр илүү наривчлалтай болгоод ингээ ороод ирч. Тэгээ энэ нэг сайн тал байгаа. Өөртөө байгаа мэдээлэлээ зөв зэгцтэй ингээд оруулаад надаа юу болоод байгаа вэ гэдгээ эмчид эрүүл мэндийн байгууллагт ингэж хэлж өгөхөд энэ ингээд аюул зөв юм ингээ болоо явчихж байгаа. Тэгэнгүүт ChatGPT-ийн тэр бүтээгч одоо хиймэл оюуныг гаргаж ирж байгаа эмчилгээг гаргаж ирж байгаа оншийг одоо тэр хэрвээ шууд хиймэл оюухан та хавдартаа гэд хэлчих юм бол тэр бол аюул өөр асуудал болоод явна. Тэгэнгүүт одоо тэр үнэ сэтгэлзүүд маш эвгүй нөлөөлнө. Тэгэхээр тэднэрт одоо итгэх хиймэл оюухан тэр бүтээгч хиймэл оюуханаас гаргаж байгаа тэр үр дүнд бас ингээд одоо шүмжлэлтэй одоо сонор сэрэмжтэй ингэж хандаж төлөвшөж эхлэх ийм процесс ингэ явж явах болов гэж харж байна. Дараагийн нэг зүйл болохоор төрөний бас л дурдсан нөгөө биосенсор хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндийн бэж болох бүх мэдээллийг ингэ цуглуулж болдог болно. Тэгэнгүүт тэр цуглуулсан мэдээлэлээ магадгүй эмч рүүгээ ингэ байнга шиддэг болно. Одоо жишээлхэд инсулины цэснэх сахарын хэмжээг үзээд инсулин даврынхаа хэмжээг чихрийн шижинтэй хүмүүс ингээд тааруулах юм шаардлага байдаг. Тэгэнгүүт одоо бол зүгээр ингээ арьсан дээр нь суулгачдаг юм суулгах байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр арьсан доор нь зүгээр ингээ дээр нь тавиал тэгэнгүүт тэр нөгөө захын завсрын тооронд байгаа шингэнээс цусндах сахарын хэмжээ сахарын хэмжээ хэр байна вэ гэдгийг үзэл шууд утсан дээр нь гаргаад ирнэ. Тэгэнгүүт хүн ус уусныхаа дараа хоол идснийхаа дараа тэрийг ингээ 24 цаг ингээ монитор хийгээд явж гин гэсэн үг. Тэгээд энэ үүн дээр үнслээд нөгөө инсулинаа ингээл тарих юм уу тунгаа зохицуулаад явах нь л дээ. Тэгэхээр эн чинь нөгөө эмнэлэгт ирээл тариагаа авах эсвэл нөгөө шинжилгээгийг хийх гэдэг энэ процессыг ер нь ингээ бас ингээ халж байгаа юм процессүүд байна. Тэнгүүт бид нэр зарим нэг эрүүл мэндийн технологиор оруулах боломжтой ийм үйлчилгээнүүдийг бас листнээсээ ингээд хайж эхлэх тийм үе байх болов гэж бодож байна. Тэгээ нэлээд том шилжилтийн үе болох гээд шүү дээ тийм ээ. Тэгээ ойлголтын хэрэглээний тэгээ ялангуяа анагаахын салбарт тэгэхээр саяны өөрөө чинь ярьсан юм дандаа юу гэж сонсогдож байгаа вэ гэхээр яг одоо олон улсад хэрэглэгдэж байгаа олон улсын том их сургуулийн эмнэлгүүдийн шилжиж байгаа нэг юм нь юу вэ гэхээр нөгөө personalized medicine буюу яг тухайн хүнд чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээ гэдэг юм руу шилжиж байгаа шүү дээ. Өмнө нь бол ерөөхдөө ингээд масс харна тийм ээ. Одоо нэг тийм газар нутагт амьдардаг, тэр улсад амьдардаг, төдий насны эрэгтэй эмэгтэй одоо амьдралын хэв маягийн тийм ажил хийдэг, арх там хэрэгэлдэг гих мэтчлэн тэр мэдээллүүдээр үндэслээд нэг өдөрдөмж маягийн юм гаргаад за ингээд явна гэдэг. Тэр өдөрдөмж одоо ч хэрэгжиж байгаа. Хэрэгжих ёстой, байх ёстой. Гэхдээ хувь хүн болгон өөр тийм ээ. Одоо тэгэхээр тэр луга илүү чиглэсэн яг тэр хүнд одоо жишээлбэл хоёр хүн байгаад нэгэн зүрх нь өвддөг, хоёулаа зүрх нь өвддөг байлаа гэхэд нэг нь тамхитдаг, нэг нь тамхитдаггүй ч юм уу тийм. Нэг нь архиудаг, нэг нь архиудаггүй ч юм уу. Нэг нь жин ихтэй, нэг нь хэвийн жинтэй ч юм уу. Тэг эннээсээ шалтгаалаад өдөрдөмжинд бол тэрийг нарийн тусахгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүн чиглэсэн тусамж үйлчлэг нь жоохон өөр байна. Тэгэхээр тэрийг илүү наривчилж тэр нөгөө accuracy буюу наривчлалыг илүү сайжруулж их юм болов гэж харж байгаа. Хоёрдугаарт нь яг нөгөө personalized буюу хувь хүн чиглэсэн эмчилгээ үйлчлэгийн дээр нэмээд тэр наривчилсан буюу нөө precision medicine гэдэг юм руу бас ороо явчихж байгаа. Тэгэхээр ийм юм руу шилжсэн тийм шилжилтийн үе байх юм байна гэж ойлголоо. Дээрээс нь одоо ч л ингээд хүмүүс ингээд зүлгээ авах гээд ирнэ шүү дээ. Тэгэхээр зурга өмнө хийлгсэн зураг ч юм уу, шинжилгээнүүдэд авчирдаггүй ч юм уу, эсвэл аваад ирээч гэд хэлэхээр одоо дургуусдаг ч юм уу, магадгүй замын төвчнээс болдог байх л та. Эсвэл мэдээлэл дутуу өгдөг ч юм уу, тий. Тэгэхээр уг нь тэр хүнд өгч байгаа дүр сонжлохооны эмчийг өгөх гээд байгаа тэр дүгнэлт чинь өөрөө илүү динамик буюу өмнөхтэй нь харьцуулахад ийм байлаа, сайн байна, муу байна, хэвэндээ байна гэдэг ийм одоо амьд дүгнэлт байвал их зүгээр байгаа. Тэрнээс биш яг одоо өнөөдрийн зурган дээр ингэж харагдаж байна гэдэг нь бол жоохон тийм пассив буюу итгэхгүй нэг тийм окей, ийм л байна штэ гэсэн нэг маягтай. Тэгэхээр түрүүний урьж хэлснээр хоёр талын оролцоо тий эмчээсээ мэдээлэл нуухгүй бүх бүрэн мэдээлэл өгжээж зөв дүгнэлт гарна.
эмч хэрвээ өөрийн чинь өмнөх зураг шинжилгээг аваад ирээ гэвэл тэрийг авчирдаг байх ч юм уу. Ингээ бас ойлголтын дэвшлүүд гарч ирэх юм байна тийм. Тэгэхээр тэрэнд их баяртай байна. За өнөөдөр айгүй сонирхолтой сэдвээр бид нар цаг гаргаж ярилцлага өгсөн маш их баярлалаа. Сонсогчдоо зориулаад одоо юу гэдгийг залуу эмч нартаа зориулаад ч юм уу эсвэл энэ чиглэлээр бодож байгаа сурыг гэж бодож байгаа ч юм уу хүмүүстээ зөвлөгөө өгөөч. Цахим эрүүл мэндийн чиглэл бол нэг одоогийн хэлбэрээ олоод 12-3 жил ирэхэд ингээд болоод явж байгаа. Ийм салбар байна. Тэгэхээр яг цахим эрүүл мэндийн чиглэлээр орж суралцъя гэвэл хөтөлбөрөө ингээд агуу сайн судлаарай гэж ирэхэд бол бодож байна. Яг вэ хэрэг намайг судалж явах үед бол англи 5 л хөтөлбөр байсан. Тэгээ би бол ингээ хамгийн сайн хөтөлбөрт нь явж орсон. Яагадгүй л цахим шийдлийн тухай ингээ аюул олон хүмүүс ингээ ярьж ингээ сурж болно. Ингээ өөрөө ном сонин уншаад за ийм зүйл байдаг байна гэдгийг мэдэж болно. Тэгэнгүүт тэр шийдлийгээ яагаад хэрэгтэй энэ яг одоо хэрэгжүүлэх юм зөв юм нөхцөл байдал ингээ зөв байна уу? Техникийн боломж нь байгаа мó? Байгаа юм бол би ямар аргыг ашиглаад энэ цахим эрүүл мэндийн шийдлийг хийх вэ? Хийснийгээ яаж үнэлээд нэвтрүүлэх вэ гэдэг ийм одоо чадвар байгаа. Тэнгүүт яг ийм чадвар өгдөг ийм одоо хөтөлбөрүүдийг ирэхэд бол ингэ сонгож суралцаасаа гэж бол бодож байна. Яг энэ чиглэлээр явж байгаа хүмүүсийн тухайд. За харин энэ чиглэлээр сонирхож байгаа хүмүүсийн хувьд одоо эмч мэргэжилтнүүд сонсогчдоо зөвлөвөл өдөр тутам дандаа энэ чиглэлээр ингээ апдейтэд ирэхэд бол ингээ байх хэрэгтэй. Тэгэд өөртөө ер нь ингээ зорилго тавих хэрэгтэй. Яг миний энэ чиглэлээр хамгийн одоо сайн явж байгаа 5 одоо энэ хиймэл оюун ухааны софтверийг ингээл ерөөсөө мэддэг л байх хэрэгтэй. Тэнгүүтээ онцлогоон дээр бэж болно, эмчилгээн дээр тэгвэл яг эмчилгээ сонгоход ямар 5 хиймэл оюун ухаан хамгийн сайн ажиллаж байгаа юм бэ гэдгийг мэддэг ингээ байх хэрэгтэй гэсэн. Тэнгүүт заримдаа тэр 5-ыг чи айл нэг нь ингээ дампуурчдаг байхгүй. Тэгээд тэр дампуурангууд нь яагаад дампуурчж байгаа юм бэ гэдгийг сонирхоод уншиж хэлбэр илүү сайн гэсэн. За ийм байна. За 3 дугаар би хамгийн сүүлд нь хэлэхэд яаж ажлын байран дээр байгаа жижиг ч гэсэн одоо чаленжийг сорилтыг олж хараад түүнийгээ цахим шийдлэр технологиор шийдэж болох вэ гэдэг ингээ бодоод ивжвэл айгүй том ерөөхдөө дэвшилттэй байна гэсэн 3 зүйлийг сонсогчтойгоо хуваалцах хүсэлтэй байна. За маш их баярлалаа. За ингээд сонсогчтой их баярлалаа. Өнөөдрийн зочноор интермед эмнэлгийн дүр сонжлохооны эмч шинжилгээ ухааны магистр Баярбаатар оролцлоо.